Physical Asset нэвтрүүлгийн Австралийн багийн Роберт Whittaker, Eddie Williams, Ilona Vanikes нар нь Самой болон Фижи гаралтай хүмүүс юм. Австралийн уугуул иргэд болох Самой хүмүүсийн талаар мэдж чадцгаая. Австрали төв ойролцоогоор 100,000 гаруй Самой гаралтай хүмүүс байдаг бол хамгийн их нь Шинэ Зеландад 200 гаруй мянга байдаг байна. Мөн Америк тивийн Хавай, Калифорни, Вашингтон та зэрэг мужуудад Самой гаралтай хүмүүс байдаг байна. Самой хүмүүсийн шивээс нь зөвхөн гоёл чимэглэл биш, дэлхийн хамгийн эртний хамгийн утга бэлэг өндөртэй шивээс юм. Самой ирчүүдийн бүх бие хүслийнхээс өвдөг хүртэл хийгддэг уламжлалт шивээс байдаг. Тон эр зөөрөг овгийн үнэнч байдал, удам судар бэлэгддэг ба зүгээр нэг шивээс биш, амьдралын сорилтуудыг давсных нь баталгаа. Харин эмэгтэй самуучуудын шивээсийг малуу гэдэг бөгөөд энэ хамгаалах нөмөрлөх гэсэн утгатай. Эмэгтэй хүмүүсийн хөвчлэн гуй хүлийн дээдсгээр хийгддэг нууцлаг гоёцэг шивээс байдаг. Бодох нь эмэгтэй хүний хамгаалагч энерги, нийгэмд гүйцэтгэх үүрэг, гоо сайхан даруй зан, уламжлалыг хадгалагч гэж бэлтгэдэг байна. Самой хүмүүс нь шивээс ихтэй идиас, мод, хиса, акулын шүд, соёо гэх мэт уламжлалт хэрэгслүүдийг хэрэглэж шивээс идэг ба энэ маш их өвддөг. Самой хүмүүсийн хамгийн том төлөөллүүдийн нэг нь бидний сайн мэддэг Dwayne Rock Johnson юм. Австралийн уугуул иргэд болох Самой хүмүүс нь Physical Asset нэвтрүүлэгт Аз ТV төлөөлж орж байгаа нь шударга гэж бодож байна. Самой хүмүүс Аз ТV-д орох нь зөв. Та юу гэж бодож байгаа сэтгэл хэсэгт хуваалцаарай.